Хүн бүрийн дотор нэг ирвэхэй байдаг гэдгийг мэдэх үү? Кужо Сакурако бол авьяаслаг алдартай орчлогч. Тэр шүүх эмнэлгийн нэр хүндтэй эрдэмтэн аавгаахаасаа суралцсан бөгөөд яс хүний физиологи биеийн гүнд нуугдах бүхнийг маш сайн мэддэг. Гаднаасаа Сакурако тайван тэгжин харагддагч яс харахал юм бол хамаг ухаанаа алдна. Тэр маш нарийн сэргээн босгосон амьтдын ясаар дүүрэн гэрт амьдардаг бөгөөд үргэлж шин судалгааны дээж ялангуяа хүний арга яс хайж явдаг. Энэ хачин зуршил нь Сакураког байнга дагаж яс хайх аялалд нь оролцдог. Ахлах сургуулийн сурагч Татеваки Шотарод байнга төвөг хүчлүүлдэг. Хайгуул гэж эхэлсэн зүйлс нь нэвчлэн аимшигтай нээлтүүд рүү хөтлөнө. Арга яс, цогцос, нууцлаг өгтлүүд гэдэл. Гэхдээ энэ бол Сакуракогийн хувьд яг хүссэн зүйл нь. Тэрээр ясыг судалж, тэдний өгүүлэх бүх үннийг олж мэдэн тэр хүн хэрхэн амьдарсан, юу тохиолдсон, бас сүүлчийн үлдээсэн нууцыг юу вэ гэдгийг хайдаг. Шотаро Сакураког даган гасан хэрэг бүрийг даган мөрдөх тусам нэг зүйлийг ойлгож эхэлнэ. Сакурако бол зүгээр нэг сууд мөрдөгч биш. Тэр бол ганцаардсан, юл бусын, үхлийн тухай чихүүцмээр сониуч зантай эмэгтэй. Ото Шиори болон Тэцүүгийн зохиолоос сэтэлсэн Сакурако-сан no Hashimoto ni wa shitai ga omatteru 19 хүний гавалд нүд ба хамрын ард байлдаг нэг яс байдаг. Түүнийг сайн харуул далавчаад илгэсэн ирвэхэ шиг хэлбэртэй байдаг. Өдөр бүр нэг аним